Төгс төгөлдрийг хит хичээдгээс сэтгэлдээ нь хүчирхийлэл төрдөг. Хайраас болж ууралдаг. Хайргүйгээр уур хизээч байхгүй. Уурын цаанд хүсэл байдаг. Тэр нь ямар хүсэл юм бол? Өөрийн зөв гэж бодсноос хүн тэнцэлддэг. Хэрэг буруугаа мэдж байгаа бол тэнцэж тэрслээд байх хүч байхгүй. Хит их стресс төрөмгийллийг бий болгодог. Төрөмгийлэл хизээ төрдөг вэ? Стресстэй үед заримдаа бид найрсаг сэтгэлийн үүднээс төвчдөг. Тэвчээд, тэсээд байдаг. Гаднаа мэддэхгүй ч дотор нь хүчирхийлэл буцалж, хуралдаж байдаг. Тэгээд нэг л өдөр тэсгээ болж дэлбэрдэг. Энэ их аюултай. Энд мэргэн ухаан тус болдог. Мэргэн ухаан стрессийг бидний бие тогтолцоонд нэвтрүүлдэггүй. Стресс шин санаачлаг, урам зориг, зүн совинг хаадаг. Жинхэнэ шалтгааныг олох. Өөрийн зөв гэж бодсноос хүмүүс хэрэлдэж тэмцэлддэг. Хэрв өөрийнхөө буруу гэдгийг мэдж байгаа бол тэмцээд тэрслээд байх хүч байхгүй штэ. Өөрийгөө зөв шудраг гэж мэдэрч байгаа учраас тэрсэлддэг. Харамсалтай нь зөв шударгын талаарх бидний ойлголт маш ядуу ядмаг байдаг. Өөрийн оюун ухаандаа бүтээсэн эсвэл санаа төдий зүйлэл байдаг. Энэ бүхний цаана жинхэнэ шалтгаан нь үр дагавар бүрийн цаад шалтгаан нь байдаг. Мэргэн ухаан бол жинхэнэ шалтгааныг олж харах юм. Төгс бусыг хүлээн зөвшөөрөх. Төгс төгөлдрийг хит хичээдгээс сэтгэлдээ нь хүчирхийлэл төрдөг. Төгс бусад багахан орон зай гаргаж өгөх хэрээр та илүү төвчээртэй болдог. Төвчээр суух хэрээр баг уурлна, уур багасах хэрээр хүчирхийлэл үгүй болдог. Тулгарсан асуудлаас өөрийгөө том гэдгийг мэдэх хэрэгтэй. Та яагаад шумууланд уурлдаггүй вэ? Яагаад юм бол учир нь та түүнээс том гэдгээ мэдж байгаа штэ. Харин өөрийгөө шумуулаас том гэдгээ мэдэхгүй бол асуудал үүснэ. Энэ үед л төрөмгөлөл төрж идэг. Шумуул ирээ суула. Шумуул. Над дээр суудаг ямар зоригтой юм бэ чи? Яадаг шумуул вэ? Чамд уур хурж чинь, дургу хурж чинь. Хонгор мэндэн чинь зүгээр шумуул штэ. Тэгэхээр хэнийг дээрлэхэж төрөмхийлдэг байх нь хэн нэгнийг өөрөөсөө илүү том гэж боддог. Яг үнэндээ хитрхи том бол танд төрөмгийлэл төрөхгүй. Эсвэл танаас дэндүү өчүүхэн бол бас төрөмгийлэл төрдөггүй. Харин өөртөөгөө ойролцоо ялламгүй том эсвэл жижиг үед төрөмгийлэл төрдөг. Гэдэг нь үнэндээ та өөрийн чадвар чадамжийг мэдэхгүй байна л гэсэн үг. Тиймээс л сэрээд дээрлэхэж төрөмгийлээд байгаа хүн чинь шумуул гэдгийг л ойлгочих. Амьдралыг өргөн цар хүрээгээр харах. Амьдралыг өөрөөр томоор хар. Амьдралын утга агуулга өөрчилбөл амьдрал таны ойлгодог шиг тэмцэл бишээ гэдгийг ойлгоно. Амьдралын тухай ойлголтоо өөрчилбөл сэтгэл хөдлөлүүд нь юу ч биш. Таныг уйж хүлээд, буруутай мэт сэтгэгдэл төрүүлээд, амьсгал богдуулаад байгаа зүйлс биш гэдгийг та ухаарна. Эд бол зүгээр л чимэглэл. Уураа хэрхэн удирдахаа мэдэх. Өмнө уурлахтаа хариу үйлдэл үзүүлээгүй чинь сайн байна. Уураа илэрхийлсэн бол та магадгүй харамсах байсан баг. Уураа намжаасан гэж бодох хэрэггүй шүү. Уур чинь намжиж буураагүй. Харин оюун ухаантай нь дэндүү ухаалаг болохоор уурынхаа ирэхээр хариу үйлдэл үзүүлээгүй л хэрэг.
Уурлаа гэд нөгөө хүнийг засч залруулахгүй. Эсвэл таны амьдралыг өөдөнд татахгүй. Хариу үйлдэлгүйгээр зүгээр л үйлд. Уураа намжаана гэдэг нь хариу үйлдэлийн тухай л асуудал. Хариу үйлдээгүй бол сайн байна. Уурын давтамж хүч чадалтайтай нь урвуу хамааралтай. Уурлах давтамж хүч чадалтайтай нь урвуу хамааралтай. Хүчирхэг байх хэрээр бага ууралж, сул дорой байх хэрээр илүү их уурладаг. Уурын цаад хүслийг таньж ухаарах. Уурын цаанд хүсэл байдаг. Та таньж мэдэх ёстой. Тэр хүсэл нь юу вэ? Хүсэл нь өөрийн тав тух таашаал эсвэл эгоны төлөө бол хариу үйлдэл тань өөр байдаг. Харин бусдыг инэрсэн эсвэл альваг засч залруулах зорилготой ууралж байгаа бол өөр хэрэг. Уурыг зэмсэг байдлаар ашиглах. Уурын хэрэгсэл нь бололгүйгээр харин шаардлагатай үед уураа багаж мэт ашиглах хэрэгтэй. Хизээ уурлж, хизээ уурлах хэрэггүйг ээжүүд маш сайн мэддэг. Хаа нэг ховрхон уурлах нь зүгээр. Харин өдөрвөр байн уурлал ямар ч үн цэнэгүй. Таны өөрийн тань үн цэнийг унаж идэг. Уур бол харийн гажуудсан хэлбэр. Хайраас болж уурладаг. Хайр байхгүй бол та хизээч уурлахгүй. Тэгэхээр гажуудсан хайр, атаархал, уур, шунал, үзэн ядалт болдог. Та яагаад тэнийг үзэн яддсан бэ? Яагаад гэвэл танд байх хэрэгтэй зүйлийг танаас салгаж холдуулж байгаагаас тэр үзэн ядалт бол урууга харсан хайр. Өнгөрсний хүнд хэцүү ирээдүйн сайн сайханд нөлөөлөх ёсгүй. Амьдралынхаа төлөө хариуцлах үлээ. Би гацчихлаа, би хавханд орчихлоо л гэд байвал та тийм л үрийг тарьсан тэрл үрчин ургана. Зорилготой таны хүсэлснээр биелэх болно. Энд нэг зүйлийг маш сайн анхаараарай. Өнгөрсөн хичнээн итгэл найдваргүй байсан ч энэ таны ирээдүйд нөлөөлөх ёсгүй шүү. Ирээдүйд сайн сайхан хүмүүс надтай таарна. Бүх зүйл маань сайн сайхан болох болно гэж ингэж бодох хэрэгтэй. Ийм бодол зорилгыг өөртөө суулгах хэрэгтэй. Сайн бясалгагч бол энэ бүхэн тун удахгүй байлаа. Харин бясалгал хийдэггүй, пранаям, крия болон энэ бүхнийг хийдэггүй бол эдгээр бодлууд биелэх гэж удна. Сүнс, сэтгэл, хайр, чин бишрэлтэнд хүчтэй байх хэрээр зорилготой нь хурдан биелдэг. Materialization of your intention.